Би одоо 84 дугаар сургуулийн багш Хишгамагийн нөхөр гэр бүлийн хүн байна. Нямсран гэж хүн байна. Энэ үйл ажиллагаа бол би хоёроо гэр бүлээс манай гэр бүл 84 дугаар сургуулийн багш Хишгама гэж байгаа. Өнөөдөр ажилтаа учраас би өнөөдөр эхнэрээ төлөөлөд оролцож байгаа. Одоо энэ нэг бид нар одоо 42 сая төгрөг анх өгсөн. Ерөөсөө одоо 84 дугаар сургуулийн 10 багш нар одоо ингээд байранд орох гэж байна. Тэгээ одоо дахиад 2 байр авахар болчлаа. Гэрээгээ хийгээд өгөх гэхлээр чинь яг харахгүй хүүхдээр байр авах гэдэг уртгааны мөнгө үлжээс уусууч чинь маргааш нэгэд утгах гэж нэгэд энд нь хэдэн хүн байранд орох гэж нэгэд ингэхлээр нь үнэмшсэн. Тэгэл одоо эн чинь дээрээс Монгол улсын засаг боловсролын яам өдөржиний хөвлийн байгууллагад дамжиж одоо эн чинь хэрэгжиж байгаа том төсөл гэхлээр нь үнэмшсэн. Үнэхээр үнэмшээд байгаа мөнгө бүгдээ навьчил өгсөн. Тэгэл маргаашаас нь ихсүүлэл байхгүй. Одоо ч хүртэл ярьж байгаа. Одоо одохгүй шийдэх чинь таныг байранд оруулах чинь одоо мөнгө ч буцааж өгөх чинь гэдэг сонсохоос ой гутмаар үнэхээр тэгээд тийм тэнэг одоо юу гэдэг баг мал шиг хүнийг бодж ирж шít. Тэгээд нэг харамсалтай нь манай багш нар үнэхээр гинэн одоо тэгж байгаа юм шиг байна. Одоо яана гэж яриад байна. Эвлэлд нэгдэхгүй байсараад 5 6 жил болчихлоо шít энэ чинь. Багш нар итгэл үнэмшлээ за нэг өгчгөө болоо яах вэ гэдэг ингээд энэ хугацаанд чинь одоо тэр хэмжээний мөнгөөр бид нар ч хөвгт орон сууцны авсан бол эзэн одоо орон сууцны үн тэр үед ямар байлаа одоо бараг 3 4 5 дахин нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр мөнгөөр хохирчсон. Хоёрдугаар орон сууцны дараа орнох чинь цаг хугацаа сэтгэл зүгээр асар хохирцсон. Одоо бид нар үндсэн мөнгөө нэхээ сууж байгаа болохоос шүү дээ хүүтэй мүүтэй тэр нэхэл суугаад ядтаа өгсөн мөнгөө авч игээд байхгүй. Тэгээ бид сая түрүү хэлсэн шүү дээ. Төрийн орон сууцны корпорацийн захирал байсан хүн туузын дарга нь. Тэгээд ийм үйл ажиллагаа явуулаад засгийн газар ерөнхийлж ирсэн заавар шийдвэр дундаас нэг багш нар болон эмчнэрийн төрөмс байгууллагатай нийлүүлээд ингээд залилын хийгээл асар хэмжээний мөнгө ингээд ороод мөнгө угаасан дэж таарна шүү. Тэгээ одоо ерөөсөө сүүлийн 3 4 жилд ерөөсөө байр өгөөгүй. Тэнд нэг байр үзэх гэх нэг байр өгөх гэх маргааш өрөөдөр 2 өрөө дэлгүүр болох чинь дандаа гэж бодлоо залилын хийдэг. Ерөөсөө бүр итгэхэд бэрх болсон байна. Одоо ч зарим багш нар одоо үнэмшээд энэ дэр сууж жилээдэг. Мөнгө авчих юм шиг байна. Байранд оруулах юм шиг байна гэж яриа сууж хүүхэж тийм одоо юу гэдгийг одоо арай л дэндүү яг нь цайлган гэдэг юм яадаг юм. Муугаар ярих юм бол арай жоохон тэнэгдүүл яагаад байгаа байхгүй. Тийм учраас одоо энийг хууль хүчний байгууллагад одоо бид нар анхааруулад энэ төр засгийн мэдэрд бид төгөхгүй бол энд айгүй олон зуун багш байгаа байхгүй юу. Ирж байгаа л өнөөдөр нэг 40 50 багш нар хөөцөлж байгаа нийтээ болгоос ш. Мессеж бичээ тэр гөрөвтөр хамтсан багш нар бүгдээрээ ажилтай байна, хөдөө оромж очих чадахгүй байна. Та нар минь тэгэр ингээр гэсэн багш нар байгаа. Тэгэхээр энэ Монголд өнөөдөр зөвхөн орон сууцнд одоо компани одоо залилах зэрэгдээс гадна эн чинь орон сууц байхгүй. Бид нар та нар чи мөнгөөр орон сууц яваад хувьцаа гаргана гэдэг ингээд залилчихсан. Бид нар харах юм байхгүй. Орон сууц залилаас олсод ятаа нэг байр хараад энэ хитэ баригдах бол бид нар тэрөөсөө байхгүй шүү. Юу ч байхгүй. Тэгсэн мөртлөө одоо багш нар одоо хорт идгээд яваад байгаа байхгүй. Тэгээ энийг бол одоо цэглэхгүй бол энэ цаашаа өргөжлөх юм бол одохгүй 1 2 жил бус сурахгүй болоод ингээд дуусна. Тэр энэ төрийн үн дээр албан шишээсэн хашуу хүн өнөөдөр туузын дарга болсон хэвээрэл байж байгаа. Тэнд тодорхой хэмжээний мөнгө байж л таарна. Эдгээр данс масын шалгадаг юм уу яадаг одоо тэгээд ямар нэгэн байдлаар хэрэгтэй. Тэгээд энэ хууль хүчний байгууллагуудаар цагдаа Найдас Хатар дүүргийн цагдаагийн байгууллага дээр шалгажсэн одоо улсын мөрдөн байсан байгуулж байгаа. Хижнээ хугацаагаар ингэж явах юм байгаа. Энэ хизээ тэгээд цаашаа ажилгатай төсөл мөр шүүх рүү очиж шийдэгдэх юм байна. Бидний шүүхийн хандаа ихлээр чинь угаасаа энэ чинь нөгөө олон хүн хохирчтой учраас ганцаарч 1 2-оор бидний чинь асуудлаа тохирлын баргадуулах боломжгүй байх байхгүй юу. Түүнээс биш одоо өөрөө дангаараа байсан бол одоо орж ирэх гэсэн. Хохирогч нь олон хүмүүс байгаа учраас энэ чинь нөгөө цагдаагийн байгууллага нэгдгээд цааш нэг хууль хүчний байгууллагатай хугацааг халдаад байгаа учраас бид нар бас энэ хууль хүчний байгууллага энэ дээр анхаарч үзээсэй гэж бодоо нийгмийн одоо анхаарал оруулах санаатай энэ хэвлэлийн багардаг хийгээд байгаа санаатай. Зүүн түүчэлэх зүүнний мэдээс өнөн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.